яг хөө технологийн шийдэл хийгдсэн байна л гэдэг юм л та би. Одоо би түрүүнд жишээ боллоо шүү дээ. Одоо Univision, Sky Media гэдэг одоо 3 суулжлыг үзүүлдэг энэ компаниуд айл ал телевизийн ямар хандлтайг гаргаж ирдэг. Гэхдээ тийм биз? Тэгэхээр нэгэн танаа суваг зарим орон нутгууд дээр эдгээрийн одоо дэд бүтцийг ашиглаж гарч байгаа бол зарим тохиолдолд энэ судалгаа хийгдэх боломж байгаа штэ л гэдэг байхгүй. Тэгэд 23 оноос хойш чинь 4 жилийн хугацаанд үзэлтийнхэн болон нэвтрүүлгийнхаа цар хүрээний хүүхд залуучдын хүрээний энэ судалгаа хийгээгүй болохоор та нар бизнес төлөлтөө яаж хийх юм бэ гэдгийг бас энгийн лог гэхгүй юу? Энд ч одоо нэг талаас ордог болж байгаа байгууллага штэ. Тэгэхээр одоо зүгээр дахиад асууя. 2% 5-8% болгоод эфирийн цагийн сурчлагын цаг болж нэмэгдүүлээд телевиз үздэг хүмүүсээс 1000 төгрөг авахаа болчвол хөрөнгөний ялгаа, мөнгөн урсгалын ялгаа чи хэр өөрчлөгдөх юм? Нэмэгдэх юм уу, асагдах юм уу? Гэдгийг л юм асуугаад байгаа юм. За хин хариулах уу? За гэрэл за Монстер дарга ажлын хэсгийн 5 номерыг өгч байна. За хиний шижир гишүүний асуултанд хариулахад түрүүн миний яг эргүүлэл анх ярьсан асуудал байгаа. Яг энэ судалгаа энийг ингээд өргөн үрэтэ хийлгэх гэхээр манай дээр яг үнэндээ төсвийн асуудал яригадад эхэлдэг. Яагаад гэхээр бид нар жилдээ байгаа төсвөө хүргэх гэж энэ хүмүүсийн цалин тавиад нийгмийн даатгалын шимтгэл тэгээ энэ эрүүл мэндийн даатгалын төлөөд ингээд яаж үүмэн самунгүй байлгах уу, яаж энэ тогтцсон байгаа өнөөдрийн контентоо яаж тасралтгүй явуулах уу. За энэ хооронд энэ цахим шилжилтийг бид нар бас яаж хийх үү гэдэг энэ ажил маань явагдаж байгаа. Яриаггүй биш бол бид нар энэ судалгааг бол ярьж байгаа. Гол нь энэ нөгөө төсвийн асуудал байгаад байгаа. Яг өнөөдөр 2%-аас 7% болгоод за тэгээд яг үзэхгүй байгаа хэсгийг ингээд хасвал хэд болох вэ гэхээр бид нар бол яг тэр тоол байхгүй.